Углаг авлагын эхний үлдгэлийг ерөнхий журнал болон туслах журнал талаасаа бүртгэж өгдөг. Ерөнхий журнал талаасаа бүртгэхийн тулд ерөнхий журналын гүйтгэний мэдээлэл дансны мэдээлэлээр дарна. Дансаа дуудаж харуулъя. Дансны эхний үлдэгдэл хэсэг дээр 6,310,000 төгрөгөөр эхний үлдэгдэл зоосон байна. Үүнийг хадгална. Энэхүү хэсэг маань ерөнхий журналын эхний үлдэгдлийг харуулж байна. Үүний дараагаар углаг авлагын эхний үлдэгдлийг баримт талаас нь задрагагаар нь оруулж өгөх шаардлагатай. Дансны кодын мэдээлэл, харилцагчийн кодын мэдээлэл, тооцооны утга, дүн гэсэн хэсгүүдээр бүртгэж өгөн үүний дараагаар хадгалах товч дарна. Үлдэгдлийн дүн хэдэн ч харилцагч бүрдүүлж болох бөгөөд тэдгээрийн тооцооны нийт үлдэгдэл нь дансны эхний үлдэгдэлтэй тэнцүү байх шаардлагатай байдаг. Мөн энэхүү цонхоор Excel файлаас импортлох боломжтой байдаг. Цонхны зүүн доод буланд дарна. Импортлох файлын замыг 3 цэг дээр дарж өгнө. Энэхүү хэсэг дээр Excel файлын зам дээр байгаа Excel-ийг өмнө нь бэлдсэн байдлаар хадгалсан байх шаардлагатай бай. Маузаа 2 даран импортлох товчон дээрээ дарна. Ингээд Excel-ээс импортлсон эхний үлдэгдлийг цонхон дээр хадгалах товчийг дарна. Ингэж хадгалсны дараагаар үлдэгдлийг шалгая. 6,310,000 төгрөгийн нийт үлдэгдэлтэй баримт үүссэн байна. Одоо дахин эргэн ерөнхий журналын гүйлгээний мэдээлэл, дансны мэдээллийг дуудаж харъя. Энэхүү хэсэг дээр 12.01 TIC гэсэн дансны үлдэгдлийг дахин харъя. Энд дээр 6,310,000 төгрөгөөр эхний үлдэгдэл зоосон ба баримт талдаа 6,310,000-аар зоосон байна. Үлдэгдлүүд хоорондоо баланслсан байна. Ингээд эхний үлдэгдэл оруулах хэсэг маань амжилттай хадгаллаа. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.